энэ 2025 оны төсвийн орлого бол 10%-аар тасалдсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр та бүхэн ерөөхдөө ямар одоо дүн шинжилгээ гаргасан бол 2026-нд бас анхаарах одоо ямар асуудал анзаарэгдсэн бол улсын хэмжээнд экспортын гол бүтээгдэхүүн болох коксцэн үрсний бит хэмжээ үн дэлхийн зах зээл дээр унснаас улбаатаагаар бол улсын хэмжээнд бол орлого бол тасалдсан. Нийслэлийн хэмжээнд бол татварын гүйцэтгэл бол 95% гүйцэтгэлтэй явж байгаа. Улсын хэмжээнд орлого тасалдсанаас болж яг сүүлийн хагас жил мөн бас хэмнэлтийн тухай хуулийн дагуу 5 сарын 31-ээс хойш гэрээ байгуулалт дээр бол хэмнэлтийн тухай зард гарахгүй гэсэн үндснээр бол сүүлийн хагас жил улс аймаг нийслэлийн хэмжээнд бол бүтээн байгуулалтын ажлууд бол санхүүжилттэй бол маш хүндрэлтэй он жил бол байлаа. Тий 2026 онд бол дэлхийн одоо манай одоо коксцэн үрсний импорт одоо ихсэж байгаа, дээрээс нь үн хэвэн болж одоо уялдуулаад бол бас эдийн засаг сэргэж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр 2026 оны төсөвт орлого 17% өснө гэсэн юм тооцоолыг хийсэн байсан. Тэгэхээр татвар төлөгчийн бааз суурийг бас нэмэгдүүлэх арга хэмжээ бол тусгацсан байсан л да. Тэгэхээр ер нь татварын бүртгэл тогтолцоон дээр бодиттой өөрчлөлт хийх ер нь ямар боломжуудыг та бүхэн харж байгаа вэ? За нийслэлийн төсвийг бол бид нэр 2026 онд бол 4,637.5 тэрбум төгрөг бол нийслэлийн орлогыг бол төвлөрөөд төсвийн төслийг бол Эрдэнэ төлөөлөгчдийн хуралд бол өргөн бариад эхний хэлэлцүүлэг амжилттай авсан. Одоо хороодын хурлаар орж ин энэ 5 тууд бол 2 дугаар хэлэлцүүлгээр орно. За энэ бол 2025 онтой харьцуулахад бол 9%-аар өсөж байгаа юм үзүүлэлтүүд байж байгаа. За үүнийг бас бид нар яагаад ингэж төсөөсөн бэ гэвэл Улаанбаатар хот 2025 онд Монгол Улсын засгийн газраас Улаанбаатар хотын дэд бүтц бүтээн байгуулалтыг дэмжих жил болгонтой зарсантай холбогдуулаад бол анх 24 мегаваттын зорилт тавьж исэн. Сүүл шинжилгээт бол 16 болгосон. Энэ 16 төслөөс 2025 онд гэхэд 10-ыг гэрээлээд эхлүүлсэн юм амжилттай явж байгаа. 11 дэх мега төслийг бол төслийн нээлттэй сонгон шалгалтаар явж байгаа. За энэ 10 төслийн 2026 онд 1.2 их 80 нийслэлийн төсөөс гарч байгаа бол шилжих 55 төсөл арга хэмжээ бол шилжиж байгаа. Дээрээс нь төрийн үеийн түншлэлээр 2026 онд 12 гаруй төсөл бол хэрэгжиж байна. Эдгээрийн одоо том бүтээн байгуулалтын ажлууд 2026 онд үндсэн хувийн хвшлээс гарах зардал, усын төсөөс гарах зардлууд гарах учраас Улаанбаатар хотод суур одоо татварын орлого бол суураараа тэлнэ. Эдийн засаг сайжирна гэсэн юм том макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг бол харж байгаа. Ийм учраас бид нар тодорхой хэмжээний зарим хувийн орлогын албан татварыг мөн зас болон бусад албан татварууд бол нэмэгдүүлэхээр ингэж тооцсон байж байгаа. Дээрээс нь Монгол Улсын засгийн газраас багш эмчнэрийн цалин үе шаталтайгаар нэмэх одоо шийдвэр гарсантаа мөн уялдуулсан. Харин газар чөлөөлөөд газар буурж байгаа болон тээврийн хэрэгслийг дахиж нэмэхгүйтэй уялдуулаад улсын одоо тээврийн хэрэгслийн холбогдлолтой татвар тэмдэгтийн урамж дээрээс нь газрын төлбөрүүдийг бол бууруулахаар ингэж тооцоосон бодиттой юм 2026 оны орлогын төсвийг бол өргөн мэдүүлээд байна.